Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Хишиг жаргалын Тэмүүжин нарын 17 гишүүнээс 2025 оны 11-р сарын 20-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцэх хилцүүлгийг төрийн байгуулалтын байнгаараа 2026 оны 4-р сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг Улсын их хурлын D парламент цэгийн цахим хуудасд байршуулсан бөгөөд хууль санаачлагч Улсын их хурлын даргаыг Улсын их хурлын нийт бүрэлдэхүүний олонхот хүлээн зөвшөөрөгдөх төвийг сахисан байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын их хурлын хуралдааныг сонирхлын зөрчилгүй, намжирхалгүй удирдах, Монгол Улсын ерөнхийлөгчийн төр эзгүүд ерөнхийлөгчийн бүр эрхийг үндсэн хуулийн шаардлага нөхцөлийг ханган хэрэгжүүлэх зэрэг асуудлыг зохицуулах, хууль зүйн үндэснийг бий болгох төдийгүй нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар хянан шалгах ажлыг үр нөлөөтэй зөв бус хязгаарлалтгүй хэрэгжүүлэх боломж олгохоор хуулийн төслийг боловсруулсан талаар танилцуулсан болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Ган Төмөр хууль санаачлагчаас уг хуулийн төслийг батлуулах ойлголцолд хүрсэн эсэх талаар төрийн байгуулалтын байнгын орооны даргаас олон намын төлөөлөлт бүхий 126 гишүүнтэй Улсын их хурлын хуралдааны дэгийг боловсронгуй болгох чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар Улсын их хурлын гишүүн Ис Эрдэнэболд уг хуулийн төслийн амин сүнс ач холбогдлыг жирийн иргэдэд ойлгомжтой тайлбарлаж тус хуулийн төсөл ирээдүйд парламентын соёл төлөвшөлд хэрхэн нөлөөлөх талаар Улсын их хурлын гишүүн Зүлхбаар Улсын их хурлын гишүүн Улсын их хурлын даргаар сонгогдсон тохиолдолд намын гишүүнчил болон намын бүтцийн байгууллагын үйл ажиллагаанд оролцохоос бүрэн түтгэлцэх хэсэх, парламентын спикер намын гишүүнчлээс түтгэлцдэг Их Британий туршлагыг судлахдаа цааш шалтгааныг нь судалсан хэсэх, тус туршлага манай улсад хэрэгжих боломжтой эсэх, нөгөө талаар спикер намын гишүүнчлээс түтгэлцдэггүй улс орны туршлагын үндслийг хэрхэн дүгнсэн, болжшгүй сөрөг үр дагаврыг тооцсон эсэх, мөн намын гишүүнчлээс түтгэлцсэн спикерийг дараагийн өрсөлдөгчгүйгээр сонгодог жишг манай улс төрийн соёл тогтох хэсэг талаар Улсын их хурлын гишүүн Ж Батчаргал хуулийн төслийн үжил баримтлалыг хүрээнд дэмжихээ илэрхийлээд парламентын спикер намын гишүүнчлээс түтгэлдэг энэхүү соёл улс төрийн намын хатуу гишүүнчлэлтэй манай улсын өрсөнд нутагших боломжтой хэсэг талаар Улсын их хурлын гишүүн Батын Батбаатар бусад намаас санал асуусан эсэх, хуулийн төслийн зохицуултыг дагаад дид дарга нарыг намын гишүүнчлээс түтгэлцэх хэсэг талаар Улсын их хурлын гишүүн Цэ сандаг очир хэн шалгах төр хороо байгуулах тоог тодорхой тогтоох талаар асуулт асууж хариулт авсан болно. Улсын их хурлын гишүүн Ган Төмөр энэ хуулийн мөн чанар нь Улсын их хурлын дарга парламентын дархлаа бие даасан хараат ус байдлыг хангахын тулд Монгол Улсын их хурлын дарга намын гишүүнчлээс түтгэлцэж Улсын их хурлд Монгол Ардын намын бүрэлдэхүүн хурлаас ангид байх, институтийн хувьд парламент шиг, засгийн газар шиг, ерөнхийлөгч шиг байх зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ис Эрдэнэболд институтийн хувьд хүний сэтгэл хөдлөл тулгуурсан улс төрөөс ангид парламентын урт хугацааны төлөвшлийг дэмжихийн тулд энэ хуулийг дэмжих шаардлагатай бөгөөд засах шаардлагатай саналуудаа нээлттэй хэлцэх зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Сандгийн Бямцогт хуулийн төслийн үжил баримтлалыг дэмжихийн зэрэгцээ асуудлыг зохицоолон шийдвэрлэх Улсын их хурлын гишүүн ард түмний элч төлөөлөгч нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэгчийн хувьд ард түмний төр итгэх итгэлийг сэргээх ажлыг эхлүүлэх Улсын их хурлын даргын хилцүүлэггүйгээр шууд сонгодог зохицуултыг засч эрх үүргийн хариуцлагыг зохицоолон шийдвэрлэх нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Алтан Гэрэл ардсан намын зарчимд нийцүүлэн Улсын их хурлын даргаыг намын дарга бус улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчмыг дэмжих, ээлжид чуулганы хугацаанд хэн шалгах төр ороо байгуулах хязгаарлалтыг өөрчлөх зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Зүлхбаар парламентын засаглалын давуу талыг ашиглан бүх талын байр суурийг судалж нарийн хэлцсэний үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсронгуй болгон батлах талаар Улсын их хурлын гишүүн Батбаатар 126 гишүүнтэй 5 нам 1 эвслээс бүрдсэн парламентын үйл ажиллагаанд Улсын их хурлд нам эвслийн оролцоог бодитоор хангах, Улсын их хурл цөөн судалтай нам эвсэл хилцэж буй асуудлаас завсарлага авах хэрэгтэй байх, Улсын их хурлын гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг цаг алдалгүй хилцүүлдэг байх зэргээр Монгол Улсын их хурлын тухай хууль болон Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль тусгах шаардлагатай талаар Улсын их хурлын гишүүн Номтой Баяр уг хуулийн төслийг үжил баримтлалын хувьд дэмжихээ илэрхийлж нэн яаралтай хилцэж батлах зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ариун Заяа 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинжсэн найруулгыг хилцүүлэлт бэлтгэх ажлын эсхийг Ж Мөнхбат гишүүн ахалж ажилласан талаар залруулга хэлээд хуулийн төслийг үжил баримтлалын хүрээнд дэмжиж байгаач сайтар нэгтэлж батлах зүйтэй саналаар төслийн
11-ийн 1-т хэсгийн зохицуулалт нь хүчин төгөлдөр хуулийн 11-ийн 1, 11-ийн 2-т наривчин зохицуулсыг орхитуулсан цаашид улсын хурлын даргад нэр дэвшүүлж чадахгүй нөхцөл үүсэх эрсдэл байгааг түүнчлэн улсын хурлын даргыг сонгох саналын босхийг анхаарах зүйтэй талаар улсын хурлын гишүүн Батнайрамдал олон намын тогтолцоонд парламентын бие даасан байдлыг хангах үндсэн хүчин зүйл болох спикерийн төвийг сахисан бие даасан байр суурийг баталгаажуулж улсын хурал дахь нам эвслийн дуу хоолойг хүргэх, улсын хурлын үйл ажиллагаанд бүрэн оролцох, улсын хурлын хяналтын механизмыг тэнцвэртэй ажилуулах нөхцөл бүрдэх, парламентын институцийн бэхжүүлэх ач холбогдолтой тул хуулийн төслийг дэмжих зүйтэй талаар улсын хурлын гишүүн Д. Инх Төвшин улсын хурлын гишүүдийн ард түмний төлөөлөх эрхийг улсын хурал дахь намын бүлгийн шийдвэрээр хязгаарлах тохиолдол байдаг тул хуулийн төслийг дэмжиж парламентын бие даасан байдлыг хангаж улсын хурлын гишүүн нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах боломжийг бодитоор бүрдүүлэх талаар улсын хурлын гишүүн сайн зориг парламентын ардчлалыг бэхжүүлэх энэ парламентын бүрэн эрхээ хугацаанд үлдсэн 2 жилд улсын хурал дахь нам эвслийн удирдлагуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж төрийн байгуулалттай холбоотой төрийн үйл ажиллагааг журамлаж буй эрх зүйн орчныг зэгцэлж төрийн үйл ажиллагааг докторжуулах шаардлагатай талаар тус үг хэлсэн болно. Байнгын хороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлц хэсэг талаар санал хураалт явуулахад Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.6% саналаар Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.6% саналаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.6% саналаар намын гишүүнээс төдгөлзүүлэх албан тушаалны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 82.6% саналаар үжил баримтлалын хүрээнд хилцхийг дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, намын гишүүнээс төдгөлзүүлж авах албан тушаалны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлц хэсэг талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.